Сайн уу Библи? Мосе эзний алдрыг харсан. Гитлэл 33 дугаар бүлгийн 18-аас 23 дугаар ишлэл. Израильчуудыг Египтээс гарсны дараа Бурхан тэдэнд Синай уулан дээр 10 зарилгийг өгсөн. Тэрээр мөн Бурханы оршихуйд хэрхэн амьдрах ёстойг тэдэнд хэлсэн. Тэдний дагаж мөрдөх ёстой дүрмүүд нь Гитлэл номны 21 ба түүнээс хойших бүлэгт байдаг. Израилийн 70 ахлагч Мосетэй хамт 12 тахилын ширээ барьж Бурханд тахил өргөхөд Бурхан Мосег уулын хажуу тийш дуудав. Мосе уулан дээр бүтэн 40 хоног байж Бурхантай цагийг өнгөрөв. Бурхан Мосед асрын болон түүний бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн барих талаар заавар өгсөн. Мосе Бурханаас ганцаарч илсэн заавар авч байгаа юм шиг санагдав. Мосе уулнаас бууж ирж Бурханаас сонссон хуйлууд болон Бурханы өөрийн биеэр чулуун хавтан дээр бичүүлсэн 10 зарилыг Израильчуудад дамжуулахаар ирэв. Израильчуудад ууралсан Мосе чулуун хавтангуудыг хугалжээ. Мосе ууланд байсан 40 хоногийн турш Израильчууд Бурханы үгийг эсвэл Мосег хүлээж чадаагүй бололтой. Тэд яаран алтан тугал бүтээж биднийг Египтээс авчирсан Бурхан хэмээн шүтэн мөргөв. Мосе Израильчуудыг хараад ууралсан ч тэдний тухай бодох зураа Бурханд залбирсан. Бурхан минь Израилийг өршөөгөөч, хэрэв та уучлахгүй бол миний нэрийг номноосоо арилгаач хэмээн залбирсан. Израильчуудын очих ёстой газар болох Канаан нутаг руу явахыг Бурхан Мосед дахин хэлв. Гэсэн хэдий ч Мосе Бурханыг маш амархан орхисон Израильчуудыг тэр газар хүргэж чадах эсэхтэй санаа зовж байв. Тэр Бурханаас хэнийг авч явах ёстойг асуув. Бурхан түүнтэй хамт явна гэж хэлсэн. Мосе өнөөг хүртэл Бурханы дуу хоолойг сонссон боловч түүнийг хизээж бичлэн харж байгаагүй. Тэгээд түүнтэй хамт явна гэж амласан Бурханаас гуйв. Бурхан минь надад алдар суугаа харуулаач, надад гадаад төрхөө харуулаач. Бурхан: хэрэв хэн нэгэн миний гадаад төрхийг харвал өөхөх болно. Тиймээс та нар миний гадаад төрхийг харахгүй байсан ч миний нурууг харах болно гэж хариулв. Бурхан Мосед хадны ард зогсохыг загсан бөгөөд Бурханы сүр жавхлан хажуугаар өнгөрөхөд Мосег хадны ан цав руу оруулав. Бурхан Мосег гараараа бүрхэв. Бурхан хажуугаар өнгөрсний дараа л Мосе Бурханы нурууг харав. Бурханы нурууг харах нь юу гэсэн үг вэ? Паулийн хэлснээр энэ нь талент харахтай адил хэсэгчилсэн төгс бус үзэгдэл юм. Гэвч Мосе үүнийг хангалттай гэж үзсэн бололтой. Тэр Бурханаас ийм хүсэлт гаргахаа болсон. Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы хүслийг мэдэж, түүний үгийн дагуу амьдрах нь түүнийг харахаас илүү чухал гэдгийг Мосе тэр үед ойлгосон байх. Одоо ч гэсэн бид Мосегийн адил Бурханы алдрыг харж чадахгүй байна. Мөн бид зөвхөн Бурханы хүслийг төгс бусаар ойлгож чадна. Гэвч бид Бурханы үгийг сонсож, түүний доторх Бурханы хүслийг олж, илрүүлж, түүний үгийн дагуу амьдарч чаднаа.